улсын драма эрдмийн театрын уран сангийн эрхлэгч утга зохиолын ажилтныг хийж байна. Мөн соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургуульд утга зохиол судлал хөтөлбөрийн одоо ингээ багшаар ажиллаж байна. Ном унших бол өөрөө ерөөсөө ялчгүй аргагүй төсвөр төвчээр бас шаардчихдаг. Ялангуяа анх уншиж сурж байгаа хүмүүст бол харин миний хувьд бол яг уран зохиолын ном уншдаг болохоор ч юм уу тэр нэг өгүүлбэр нэг үг өгөрөө тийм их үнцэнтэй байдаг уран зохиол дотор бол магадгүй одоо хувь хүний ном, сэтгэл судлалын ном эсвэл онлын ном бол шаардлагатай яг өөртөө тохирсон сэдв жанраасаа ингээд хараад материал авчихвал уран зохиолыг энэ номыг бол одоо нэг уншаад эхэлсэн бол тэр үнд одоо автаад үнэхээр цаашаа ингээ хөгжөөд байгаа бол үг өгүүлбэр бүрийг алгасахгүй л уншдаг. Тэгжижил тэр зохиолоо одоо сайн сайхантай нь учирч муу муухайтай одоо үзэн ядагдаж ирдэгтэй. Яг уу одоо ингээд сахим орчин үед одоо их хүчтэй гарч ирж байна л та. Гэхдээ одоо зохиолч гэдэг мэргэжлүүл хязгаарч хуучрахгүй. Яагаад гэвэл одоо зохиол бүрхэн өөрөө өнгөсөн үн цэнтэй, өөрийн уураг тархинаас сэтгэл хөдлөлөөс тэр зүйлүүд гарч байгаа учраас одоо бидний одоо нэг AI гэдэг байгаа энэ төхөөрөмжүүл бид нар яг энэ сэтгэл хөдлөл нарийн бүх зүйлүүдийг илэрхийлж гаргаж ирж чадахгүй. Зохиол болгон ч гэсэн яг тийм магадгүй одоо зохиол болгон зарим үйл явдлууд хоорондоо их адилхан төсөөтэй зүйлүүд их байдаг. Гэхдээ тэрнийг тис өөр болгож хувиргадаг нэг зөвлөвөл тэр зохиол дотор байгаа тэр гоё нарийн мэдрэмжүүд, дээрээс нь тэр дүрээр дамжиж гарч ирж байгаа сэтгэл хөдлөлүүд, дүрийн үг, текстүүд тэр бүхнүүд яг ингээд нарийн ингээд гарч ирж идэг учраас яалчгүй зохиолч гэдэг бол тусдаа шал өөр тэр тоног төхөөрөмжөнд өөр л одоо хязгаарлагдахгүй зүйл. Энэ үл яалчгүй яг нэг анх оюутан болж орж ирээл одоо энэ хажуудлын арслантай бүрийн хажуулаар тэр чинь хуучин ном худлаанууд битгсэн. Тэн дээр нөгөө хүмүүс чинь гоё ном байна, уншмаар байна. Уран зохиолын ном, сайн зохиолууд байна уу гэл. Зарим сайн хөдөлгөгч нөр бидний чиглүүлнэ. Зарим нь тэгэл муу номнууд ингээл шахаалын сайн, энэ муу гэл тэр үедээ л авдаг. Яалчгүй анхлан уншиж байгаа хүмүүс бол тодорхой цаг хугацаанд бол сайн муу аль номыг уншина. Тэгж таньж мэдснийхаа хараас жинхэнэ сайн зохиолыг өөрөө ирж хайж мэдэж чаддаг болдог. Магадгүй тэр зохиолыг дэлгээд харахад одоо зохиолын нэр тэгэнгүүтээ ингээд техник нэг хитэн өгүүлбэрээс харагдаж эхэлдэг ч юм уу. Гэтэ зарим ер нь бол бас ийм туршлагатай уншигчд бол эхлээд судлаач хөмжлөгчд ер нь ямар байр суурьтай байна. Энэ зохиолын тухай яг ингээд мэрэгжлийн уншигчд юу гэж үзэж ийн гэдгийг харчхаад бас авдаг тохиолдлууд маш их байдаг. Гэтэ номонд одоо сэтгэл зүрхээрээ хандж байгаа юм бол өнгө, дизайн, хэвлэл тэгээ доторх агуулга бүх зүйлд нь ижил одоо ийм тэгш харж ханддаг гэж ер нь бол би бас боддог. За тэрний өмнө би энд ноходлоо зомголгийн энэ дотор байгаа нэг сүүлчийн зүсэлт гэдэг байна. Энэ өгүүлбэр дотор юу гардаг вэ гэвэл нэг эмгэн одоо ингээд хоёр хүүтэй гэр бүлтэйгээ сайхан амьдэрсэн. Гэхдээ нэг өглөөс ирсэн чинь ийм өгүүлбэр гарч байгаа энд. Энэ бүгдийг харж мэдэрч байгаадаа тэр итгэсэн өгчгээр л бүх зүйл харанхуулдаг гэж боддог байсан худлаа байжээ гэд. Өгчгээр л бүх зүйл харанхуулж чигээд. Яг энэ өгүүлэмжээс энэ сүүлчийн зүсэлт гэдэг өгүүлэг эхэлж байгаа юм. Ингээд цаашаа уншаа явсан чи яасан бэ гэвэл мангаар багада ийм бүлцгэр том нүдтэй, бусдад шоолуулдаг тийм эмэгтэй байсан. Харин өөрийнхөө ер нь бол ганц аврах хэвээр зүйл нь би энэ одоо зүйлтэй ингэж давхраа оюулаад тэ нүдээ гоё болох хэвээр байна гэд гоё болгосон амьдралынхаа туршид том бүлтгэр нүдтэй гоё сэтгэл хангалуун амьдэрсаар байгаад яг үхлийн ирэмхтэй тулаад үхсэн боловч өөрийгөө яг ингэ үхчихсэн байгаа мөртлөө ертөнцийг харж байгаагаар гайхаад эргээд өгүүлмжээс харсан чинь ер нь бол манай хүмбэл одоо яг ингээд нэг баг залуудаа одоо өөрийнхөө давхрааг оёлоо зүсэлт хийлгэсэн учраас нүд нь анихгүй байгаа. Монголчууд бол нүд аних гэхээр нас барах гэдэг утгыг санаа илэрхийлж идгээ. Энэ хүний нүдийг аниулаад одоо нөгөө ертөнцид нь явуулах ёстой гэж авч утсан. Тэгэнгүүт энд явуулах ёстой гэж авч утсан. Тэгэнгүүт энэ зохиол дотор одоо эмч хурж ирээд дүгнж байгаа. Ер нь бол одоо энэ өгүүлийг одоо үндсэн одоо гол төгсгөл одоо тайлал хэсгийг одоо задлж өгч байна гэсэн үг. Эмч хурж ирээд одоо энэ хүнийг ингээ нүдийг аниулах ёстой. Сүүлийн үеийн одоо энэ эмчилгээ мэс засалд орсон хүмүүсийн нүд нь ингээд анигдахгүй байгаа. Тийм учраас одоо би зүсэлт хийгээд сүүлдээ дахиад нэг үрд ингээд зүсэлт хийгээд нүдийг аниулж байгаа тухай гаргаж байгаа юм. Тэгээд одоо нэгсэндээ бол амар амгалан ингээ хүлтэй одоо нүур тулж байгаа тухай энэ дээр харуулсан. Энийг яагаад онцолж ярьж байгаа юм бэ гэвэл ер нь бол зохиолчд, уран бүтээлчд өөрсдийнхөө зохиол бүтээлүүдийг гаргаж тавьж харуулахдаа ер нь өөрсдийнхөө дотоод ертөнц гоо зүй ер нь ертөнцийг үзэх үзлүүдэд илүү ингэж түлхүү гаргаж ирж харуулдаг.
Тэнгүүд энд хэлж байгаа гол санаа нь бол хүн ер нь бол тэ одоо гоо сайхан гэдэг зүйлсийн төлөө тэмүүлээд өөрөө өөрөөсөө урваад өөрөө өөрийнхөө үзлээсээ урваад өөрөө өөрийнхөө царай зүсийг гоочлоод хүн тэгэдүүл одоо ийм сайн сайхан зүйлд хүрдвэ гэсэн санааг энэ дотор ингээ агуулцдаг. Энэ саяны энэ сүүлчийн төсөлд болон хүний өрөмгөө энэ зохиолууд дээр үл яг энэ орчин үеийн одоо залууст тулгарч байгаа асуудлыг бол яг хөндөж гаргаж ирээ тавьчихсан. Тэгээ ер нь эцсийн дүндээ хүн яах ёстой юм бэ гэвэл өөрөө өөрийнхөө гоо сайхныг л мэдрэх, өөрөө өөрийнхөө одоо утга учирыг л олж авах гэсэн санааг энд тэтгэлгүүтээ гаргаж өгсөн болохоор энэ зохиолыг би онцолж ярьж байгаа юм. За миний дараагийн ярих ном бол ер нь бас нэг юм цогц агуулгаар давхар мэдээлэх зорилготой. Тэр ном нь юу юм бэ гэвэл манай монголчууд бол яг одоо ахуй зохиолуудаа бол маш их бичсэн. Монгол ахуйтай гайхамшигтай зохиолуудууд олноор төрөн гарсан. Энэ дундаас бидний яг нэг юм соёлтой, ёс заншилтай илүү ингэж түлхүү холбогддог зохиолууд бол их байдаг. Тэрний нэг нь бол яалчгүй монголчууд байгальтайгаа тэрсэж зогсож амьдардаг, ан амьтантайгаа зогсож амьдардаг. Тийм учраас монголчууд бол чонын тухай маш их бичсэн. Чонын тухай баримт дурсамж яриануд бол их байдаг. Тэр дундаас одоо чонын тухай бичснээр бол хамгийн гайхалтай болж өв болж одоо ирээдүйн одоо энэ уншигчд бол яа харахгүй өв болж үн цэнтэй бүтээл болж одоо бараг чоны амьдралыг баримт эдмэд харуулахаар гайхалтай бичсэн зохиол бол яалчгүй Донорвын намдгийн Хогшин чон үлсэн зохиол. Сүүл дахиад уншсан энэ зохиолыг сүүл дахиад уншихад энэ зохиол дээр байгаа агуулга бол илүү тийм өргөн том цар хүрээтэй байгаа нь харагдсан. Яаж зохиолч юм зохиолынхаа одоо өгүүлэмжлэн дээр утга санаа ингэж нууж гайхалтай бичдэг юм бэ гэдэг юмыг бол нэргээд боловсруулж харж исэн. Энд бол дулааханы өвөрт байгаа хоёр хөгшин чон одоо өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсаж байгаагаар харагдаж байгаа. Тэр дулааханы өвөрт бол ер нь бол өөр чон байхгүй болчихсон. Тэгээ залуунаасаа дурсаж байгаагаар буюу чон энд агуулгаж байгаа зүйлүүд нь юу юм бэ гингүүт чон шиг ирэмгийн амтан байхгүй. Чон шиг хайны жилтэй үнийн амтан байхгүй. Чон шиг одоо ийм ангаа ийм одоо нарийн ухаанаар авалдаг амтан байхгүй гэдэг ийм одоо чоныг одоо маш олон талаас нь харуулсан байдаг. Мэдээ зохиолын одоо төгсгөл хэсгээр буюу энэ хөгшин чон уйлсан нь гэд буюу одоо тэр залуу чоннууд бол одоо яг тэр нэг амчтын арга ухаанд ороод ингээд автаад зугатаад тал хэрлүү гараад бүгд ингээд баригдаад үргэлдээд дуусч байгаа бол тэр хоёр хөгшин чон бол амьдралын одоо хүнд хэцүү бүх зүйлийг туулж даван тулж чадсан. Түүгээрээ зүгээр нэг юм хадны дор ерөөсөө ямар ч хөдөлгөөнгүй хөвтөөд ам авраад ам гарсныхаа дараа өөрийнхөө ижил олон сүргийг үргэлжсэнийг мэдээд хамгийн сүүл тэр нэг харамсалтайгаар уйлж байгаагаар энэ нь үлийн зохиол төгсдөлдөө. Гэхдээ энэ дотор агуулгадж байгаа зүйлүүд нь юу юм бэ гэвэл чоны амьдралыг харуулангуудаа энэ бас нэг тийм улс төрийн шинжтэй буюу одоо энэ залуусын одоо энэ цаазалтай залуустай юм хайр инэрлэгөө ханддаг энэ зүйлсүүдийг бас давхар гаргаж ирж бичсэн байдгаар бол намдгийн энэ зохиол бол онцлог. Гэхдээ дэр жигтэй бол Монгол ахуйг бол нэвт дураатал буюу амтны сэтгэлгээгээр төлөөлүүлж гаргаж ирснээр үл энэ зохиол ялчааргүй үнцэнтэй одоо доторх үйл явдлууд нь ч гэсэн одоо амьтдыг танин мэдэх, байгалаа танин мэдэх, бид энэ байгальтайгаа яаж цогцон тасаж амьдрах ёстой юм бэ? Яагаад өдөө хүртэл бидний өвгдөөс ингэж амьдарч ирсэн гэдэг тэр сэтгэлгээг энэ зохиол дотроос харах бүрэн боломжтой. За тэгээд яг хуу энд нэг зохиолууд дээр ихэнх санаанууд нь бол чоныг авлах муухай гэж бичхээсээ илүү цаад одоо ер нь бол амтны ам хороосон хүн ямар одоо нүгэл төлөөс төлдгийг гэдэг тэр юмнуудыг бас их гаргаж ирж харуулж бичсэн байдаг. Үүнтэй нэг холбоотой зохиол нь ялчгүй пүрвжийн пүрвсрэнгийн өшөөгийн үйл байдаг. Иргэн тойрон бин харанхуй түүдгийн дүл наашлах тусам харанхуй биднийг залгина гэдэг. Энэ зохиол бол эхэлдэг их гоё одоо тэр өгүүлэмжийн хэсгүүд нь бол яг ингээд сэтгэлд хоногчтол буусан байдаг. Нэг тийм зураач залуу нутгийн өвгөнтэй одоо тийм натур зурх гэж ирээд танилцаад тэд нэг чон уйлж байгаа. Чон улсан чинь энэ бол яалчгүй дөргийн сүнс байна. Дөрилгийн сүнс байна гэж хэлдэг. Дөрилгийн сүнс байна гэж хэлсэн чинь энэ ямар учиртай юу юм бэ гэсэн чинь саяхан манай энэ нутагт нэг аимшигтай зүйл болж өнгөрсөн юм аа гэд. Тэгсэн чинь ан ав торхоотой нэг залуу чон авлаад авлангуудаа ихийнхэн дэргэд хоёр бэлтгэргнийхэн дэргэд нэг
юу гिचиж хоны арсыг нь амьдаар нь хулаад тэгээ арсыг аваад тэр чигт нь ихийг ингээд улаан махтаа хайцсан. Тэгмэд хоёр бэлтэрийг нь аваа авчиж байгаа эхэлдэг бөгөөд тэрвэл гэр бүл эхнэр хүүхдээсээ салдаг, гэр бүлээ зодддог тийм эмэгтэй эрэгтэй байж байгаад сүултээ ойр ганцаараа үлдээд ойр ганц үлдэхин үед нөгөө тижээсэн бэлтэрэг нь том болцсон. Тэгээ ер нь бол өөрийнхөө бүх амьдралыг туулж өнгөрөөсөн амьдралаа ойлгоод ухаарад тэр бэлтэргүүл яг өөрийнх нь гарынх нь хаясаар сурцсан. Ан амтын хийгээд өгдөг болчихсон тийм байсан. Тэгээд хамгийн сүүлийн удаа хол юмд явах гээд дөрөлгөө залуу ингээ байж хата тэр бэлтэргээ ер нь бол энэ байгалийн амтныг байгальд нь тавья да гэд тавих гээд ер нь бол хээр яг тэр нэг авж исэн газрын хажууд аваач сул тавиа орхидог. Орхисон чинь чон тэр нөгөө чон явахгүйсэн. Тэгээд дөрөлг манай залуу бол одоо тэгж зүүрмэлж хагаад унтцсан байдаг. Тэгээ нөгөө чон хажуудалд мөглөө сууж агаад хамгийн сүлд ер нь бол өөрлөнд дайраад улаан хоолойг тасаа заачдаг. Тэгээ ер нь бол үндсэндээ энэ өгүүлбэл дуусч байгаа юм. Тэгээ яаж байгааг бол өшөөгөөд ер нь бол багтаа авсан үш хонсон чонол үш хонзонгоо мартдаггүй. Заавал эргэж үржиж авдаг гэхэд яг өөрийнх нь сургацсан өөрийнх нь зан гарашнаар болцсон гэж ботсон боловч үгүй яг өөрийнх нь ихий алж исэн амьдаар нь тамалж алж исэн тэр бүх юм мэдж байгаа учраас яг өөрт нь тэр эргээд ирсэн үүлгийн өрн эргэж ирж байгаа маа гэсэн санааг бас маш гоё энд ийм уран аргаар өгүүлээд харуулчихсан байдаг. За саяны нөгөө миний ингээ ярьсан зохиолууд бол ялангуяа одоо энэ 10 жилийн хүүхдүүдийг бол нэг уншаасаа гэж хүсдэг. Одоо яг өөрсдийнхөө оршихуй соёл тэр дүрээр дамжиж гарч ирж байгаа монголчуудыг яг үнэн дүр төрх буюу яг сэтгэлгээний онцлогийг энэ зохиолуудаас хараасай үзээсэй гэж одоо маш их хүсдэг. Тийм учраас энэ одоо Монгол ахуйтай зохиолуудыг би яг ингэ зориуд ярьсан юм аа. Би энэ номыг бол яг анх 2017 онд оюутан болж төгсчөөд ер нь бол бичиж эхэлсэн. Тэгээ бичиж эхэлж байгаад нэг жил гаруй бичиж байгаа дунд нь бол ер нь бол завсарлаад орхицсон байж байгаа дахиж ороод 2022 онд дуусгасан. Гэтэ энд үл яг яасан бэ гэвэл би ер нь бол оюутан болж төгснөхийн дараа нэгдэж ажилтг болоод хийцгүрж байх үедээ би ер нь энэ цаг үеийг ашиглаад зохиол бүтээл бичье. Одоо гэдэг одоо байр суурин дээрээс энэ зохиолыг бол бичиж эхэлсэн. Тэнд нөө гүн нуурын амралтын газар байсан сурагч байж сурж байгаа тэнд амарж байгаа хүүхдүүд бол гүн их сэтгэл төрүүлсэн. Яг яасан бэ гэвэл нэг хүүхэд амралтаараа тэнд бараг 7 хоног шахуу болцсон байсан. Хотын хүүхдүүд бол гэр бүлээсээ тусдаа ингээд 7 хоног гэдэг бол 12 3 настай хүүхдүүд бол бас их чанга зүйл шүү дээ. Тэг ээж автайгаа уулзах гад асар их яг ингээд тогтолцсон. Бага мөртлөө ингээд гарахгүй яг ингээд хашааны наанд гарахгүй ингээд зогсоодсэн юм. Яг тэр мөчийг би хараад энэ хүүхд яагаад аав ээж хоёр наашаа таллаад идэг. Гарч ирдэггүй. Тэгсэн чинь нэг хүн хойноос нь алхаад ирсэн чинь багш нь байсан. Тэгсэн чинь аав ээж тэрийг шууд нэг гүйж очихгүй байжснаа. Багшаагаа өрөөд ирсэн чинь багшаа би аав ээжтэйгээ уулзч болохыг асуусан байхгүй юу. Өгнөө шууд гараал гүгэл очиж уулзсан чинь тэг гэдгсэн чинь заавал нэг багшийнхаа одоо дүрмээ тэр хашаанаас гардаг уулздаг гэсэн тэр юм тэр хүүхд тэнд гоё барьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь гинт би яг энэ зүйлүүдийг ингэж харж ирсэн аа. Яг миний хамгийн нөөц сэтгэл дэмсгэлэгдээд үлдчихсэн зүйл юу байсан бэ гэвэл хасрамжийн газрын хүүхдүүдийн амьдралыг их сонсдог байсан. Яг бидний үеийн хүүхдүүд ч гэсэн яг энэ мөрөөр их явсан. Тэгээ харин гинт ер нь энэ хасрамжийн газрын хүүхдүүдийн тухай бичье гэдэг тэр ер нь бол их хүчтэй төрж өдөөж эхэлсэн. Тэгээд ер нь бол зохиол дотор одоо энийг унших юм бол дүрслэж байгаа зүйлүүд бол яг нэг тийм хасрамжийн хөдөө одоо юунд байдаг. Одоо тийм буйдхан байгаа асрамжийн газрын хүүхдүүдийн тухай гардаг. Тэнд гарахдаа яаж байгаа вэ гэвэл ер нь бол оюутан болоод их сургуулийн үндэсний технологи мэргэжлэр төгссөн ч ажил олдохгүй байжгаад гэрлүү аав ээжтэйгээ уулзгаар очисон. Аав ээжтэйгээ уулзгаар очисон чи ер нь бол хадлаа хийж байгаа үедээ л өвөөтэйгээ муудалцаж маргалдсан. Тэр залуу дахиж хот руу хурж ирээд ажил хайж эхэлсэн. Ажил олдоогүй гэвч нагц их чинь ийм нэг хөдөө газар байдаг юм асрагчийн ажил байна. Чи энийг хийж чадах уу гэд хэлсэн. Залуу ер нь бол өөрийнхөө амьдралаас салхацсан. Тэгээ гэр бүлийнхаа дарамтнаас салхацсан байсан учраас ер нь бол тэр ажил руу мэргэс буцалтгүйгээр явсан. Тэнд амьдралынхаа хамгийн үнэтэй буюу хамгийн сайхан мөчүүдийг өнгөрөөсөн гэдгээр авч байгаа бөгөөд энд одоо өөрийнхөө хайртай бүсгүйтэйгээ уулзраад
хайртай одоо насан туршдаа хайрлж амьдарч байгаа хүүхдүүдтэйгээ учирч байгаагаар энэ зохиол дээр харуулдаг. Гэхдээ мэдээж энэ зохиол бол нэг талдаа хайр дурлалын зохиол юм шиг мөртлөө одоо дөрүүдийн буюу одоо тэр асрамжийн газрын хүүхдүүдийн хувь тавилан хэрхэн иргсэн бэ? Хувь тавилан цаанаа яг юунаас болоод энэ хүүхдүүд одоо насан чөхрөөгөө байхдаа одоо гудамжинд гарч цөлөгдөж төөрч одоо ийм заримд нь бүр үхэл хацалт тулж ийм эмгэнэл байдалтай ууширч байгаа вэ гэдгийг энэ зохиол дээр үл юм бол төгсгөл хэсэг рүү илүү гүн гаргаж ирсэн. Нэг талдаа бол одоо тийм гашуу ихтэй, гунигтай, түүх ихтэй ийм эмгэнэл тал руугаа бас одоо энэ давхар одоо хэсгүүд нь илүү бас их төлхөө орж ирдэг зохиолоо. Ном бол эргээ та нарт яг өв хөрөнгө болж үлдэж байгаа. Энэ номыг бол та нар нэг уншаад хандгүй, хоёр уншдаг. Чиний сэтгэлд үлдсэн бол хоёр уншин, гурван уншин дахиад унших хүсэл үргэлж төрсөөр байдаг. Яг тэр хүсэл чинь төрж байгаа үед хажууд чинь тэр ном байх л ёстой. Тэгэх юм бол чи дахиад тэр зүйлийн сайхныг мэдэрнэ, ингэн. Тэгээд би үл яг ингээд цахимаар бол ном уншдаггүй. Илүү нэг хөдөлтөж авч, хажууд талдаа авч, номын үнэр хүртэл өөрөө гоё. Номын хуудсан дээр хүртэл нэг ингээд тэмдэг тавиад, за хин дууслаа гэд орхих хүртэл тэр зохиолоо дуусгаж чадаагүй байгаа дутуу мэдрэмж хүртэл маш гоё байдаг. Тэгээд нэг үг байдаг л да. Чи гэртээ энд ингээд хүссэн ч хамаагүй хаан чавгүй авчиж ирээд ингээд номуудыг тавихтаад чи өөрөө ингээд аль болох сайн орчуулгын, сайн зохиолчийн, сайн бүтээлийг тавихыг зорж хизээ нэгэн цаг чиний хүүхдүүд тэр зохиолд гар хүрнэ. Одоо уншиж эхэлнэ, дурлж эхэлнэ. Ном гэдэг бол одоо бидний энэ интернетээр байдаг мэдээлэлээс илүү ингээд уураг тархийг хөгжүүлж идэг, сэтгэлгээг задлж идэг, амьдралыг ойлгох ухааныг, ухамсарыг сургаж идэг учраас үнэхээр олон талын ач холбогдолтой. Тэн чинь хүүхдүүд чинь дараа нь хажуу талд байгаа гэр бүлийн чинь хүмүүс хүртэл ингээд тасаад хараад өөрсдөө амьдралын нэг зөв хөвшүүл болгох ч бас боломж байгаа.